ихэнх хүмүүсийн хийгээ явж байдаг ч ингээ өдөр тутамдаа хийгээ явж байдаг ч анзаардаггүй. Бидний бүр даалдын талд ухамсарт сэтгэлийн одоо бүр гүнд байдаг нэг шарах биднэрт байдаг. Тэр нь юу гэхээр мөнгөө үргэлжтэй гаргадаг бидний одоо тэр хандлага, одоо тэр итгэл үнэмшил. За жишээ нь би надад 2 жилийн өмнө би жижигхэн бизнес хийдэгсэн гэрээсээ. Тэгээ надад хангалттай их мөнгө байсан. Одоо юу гэдгийг хангалттай одоо нөхөртөө туслаад явах тийм мөнгөтэй би ингээ гэртээ суудаг ээжийн хувьд надад бол хангалттай байсан байхгүй ашиг хийгээд ингээд тэр мөнгнөөс би яг тодорхой хувийг өөртөө ингээд өөрийнхөө сэтгэл санаанд хөрөнгө оруулсан. Гэхдээ тэндээсээ бас нэлээдгүй хувийг би өөрийн хүүхдүүдтэй болон одоо ингээд идэж уух, гадуур идэж уух, өмсөж зүүх. За тэгээд хүүхдүүдээ ингээд тоглуулж яах. За ээж аавдаа янз бүрийн Монголд ингээд онлайнаар захиалж өгөх ингээд тиймэрхүү зүйл мөнгө өрсөн. За тухайн үедээ би надад гоё хийсэн үгүй гоё хийсэн. Тэндээс авч байгаа мэдрэмж надад гоё яагаадсан байхгүй. Тэгээ би одоо сая юу анзаарсан бэ гэхээр би тэр мөнгийг үрж байхдаа би тэндээс юу буцаагаад юу хүсэж исэн бэ гэхээр би ээж аавд өөрийгөө батлах гэж. Би үн цэнтэй би та нарт ингээд харагдах, хайрлагдах, тоогдох. Тэ ингээд би мөнгөөр юм авч ив шүү гэдгийнхээ хариуд би ээж аваасаа хайр, бүр сэтгэлийнхээ гүнд хайр, анхаарал, үн цэн. За бусдад ингээд хүүхдүүдтэй жишээ нь ингээд гадуур хооллол хүүхдүүхээ дуртай юмнуудыг авч өгч байхдаа би сайн ээж шүү гэдэг өөртөө тэр мэдрэмжийг авах гээд би хангалттай би ингээд гоё хүүхдүүдэд харж ийн хайрлж ийн. Би сайн ээж гэдгээ ингээд өөртөө батлах гээд хүүхдүүдэд батлах гээд за нөхөртөө юм авч байхдаа би сайн ахнаар одоо юу гэдэг чинь би ингээд одоо мөнгө олж ийн гэдгийг өөрийн үн цэнээ батлах гээд тэгээд байснаа ингээд би сайн анзаарч байгаа байхгүй юу. Олон хүмүүс ийм байдаг. Гэхдээ бид нар мэддэггүй. За жишээ нь чи одоо хүүхдтэй бол. Одоо хүүхд чинь амжилттай л байл. Чамд ингээл юм авч өгөөл мөнгө зарцуулаад чамд ингээл бэлгэсэлт өгөөд байх юм бол одоо чи тэр хүүхдэд хайрлан бусад үед нь чи хайрлахгүй гэсэн юм байхгүй зү. Чи хүүхдэд юу ч хийхгүй байсан, амжилтгүй ч байсан тэр чиний хүүхд хэвээрээ чи үргэлж хайрлана. Чиний ээж аав чинь байгаа бол ээж аав чинь чамд мөнгө зарцуулаад юм авч өгөөл би сайн ээжтэй, би сайн аавчтай гэдгээ батлах гал ингээл байхаараа л сайн ээж одоо чамд юм авч өгөөлөөл сайн ээж аа бусад үед чи ээж аавгаа одоо хайрладаггүй гэсэн юм байхгүй шүү дээ. Ээж аав чинь тэнд зүгээр ирэл сорол ингээл оршоол байж хахад чи ээж аавгаа хайрладаг. Хүүхдүүд чинь тэнд юу ч хийхгүй байсан чи ээж аавгаа хүүхдүүдэд хайрладаг. Ямар ч баталгаа мөнгө зарцуулж гой сайхан хувц өмсч одоо би энийг өмсчүүл бид нартэй дээр хувц хонор авахта өөрийнхөө хүсэж байгаа юм биш. Энийг өмсчүүл тэд нар намайг тэгж хэлж хэлнэ. Би энийг өмсчүүл би одоо тренд дагаал хүмүүс па ямар гоё юм гэж хэлнэ. Хүмүүс намайг анзаарна, анхаарна гэл өөрийнхөө үн цэнийг баталгаал өөр бусдаас хайр хүсэл, халамж хүсэл, анхаарал хүсэл байдаг юм байна. Энэ бол маш гүн сэтгэлийн гүнд нуугдсан шарах. Чи юу ч батлах хэрэггүй. Чи угаасаа хайрлагддаг, чи угаасаа хангалттай үн цэнтэй. Love you.